За бүгдээрэнд нь өглөөний мэнд хүргэе. За тэгээд архив албан хөтлөлт ярихаас өмнө нөгөө шинэ хууль батлагдсан та бүхэн маань угаасаа мэдчихэж байгаа тийм ээ. Тэгээд уншсан баха одоо 2020 оны 12 дугаар сарын 1-ээс эхлээд мөнгөдөгдөд эхлээд явж байгаа. За хуулинд бол хууль маань маш шинэлэг хууль болсон тийм ээ. Урд нь бид нар зөвхөн архивын үйл ажиллагаатай холбоотой үүсгэн харилцааг зохицуулж ирсэн архивын тухай хуулиар тийм ээ 1998 онд батлагдсан хуулиар архивтай холбогдсон одоо харилцааг зохицуулж ирсэн бол одоо энэ шинэ хуулиар 2020 онд батлагдсан шинэ хуулиар албан хөтлөлтийг зохион байгуулалттай холбогдсон харилцааг бол зохицуулахад болсон байна. За тэгэхээр албан хөтлөлтийн үйл ажиллагаа маань үе шатаар явагддаг тийм ээ. Үе шат болгонтой. Тэр үе шат болгондоо жижиг ажилбарууд байдаг. За тэр ажилбарууд маань яг дэс дараалалаараа явагдаж явах хэрэгтэй байдаг. Зарчмын хувьд тийм ээ. Тэгэхээр албан хөтлөлийн бүх үе шатыг бол хуульчилж өгсөн. За тэгээд дээрэс нь албан хөтлөлийн талаар байгууллагын удирдлага, нэгжийн удирдлага, байгууллагын ажилтан ямар үүрэг хүлээх вэ гэдгийг бол хуульчилж өгсөн байна. За тэгэхээр архив албан хөтлөлийн тухай хуулинд бол энэ үйл ажиллагаанд баримтлах зарчмаа нэгдүгээр тодорхойлсон. Арга зүйн хувьд нэгдмэл байна. Нэгдсэн арга зүгээр явагдана гэсэн. Түүнээс бол нэг байгууллага дээр нэг өөрөөр явагдаас, нөгөө байгууллага дээр нэг өөрөөр явагдаас. Угаасаа байгууллага маань өөр байдаг тийм ээ. Үйл ажиллагааны цар хүрээ, салбарын онцлог гэдэг байгууллага болгон өөрөөр онцлогтой. Тэр онцлог тохирсон өөрийнхөө тэр байгууллага дээр албан хөтлөлийн зохион байгуулалт яаж явагдах вэ гэдэг журмыг бол угаасаа байгууллагууд маань өөрсдөө мөрдөж явдаг байна. Босруулаад, батлуулаад мөрдөж явдаг байна. За энэ үйл ажиллагаа маань нэгдсэн арга зүгээр явна гэсэн зарчмаар явна. За бүрдүүлэлт тогтмол бүрэн байна гэдэг маань ямар үйл ажиллагаан дээр ямар баримтчиг үүссэн, тэр баримтчиг маань ямар бүртгэлтэй үүссэн тий, ямар бүртгэлтэйгээр өчн төгөлдөр болсон юм. Яг тэр бүрэн бүртгэлтэйгээрээ байгууллагын архивд орж ирнэ гэсэн. Өөрөөр хэлбэл байгууллагын архивын баримтыг үзэж хахад бүрдэл дутуу орж ирсэн баримтууд нэлээд байна. Өөрөөр хэлбэл тушаалын хавсралт дутуу, хавсралтын хуудас дутуу, албан бичгийн хавсралт дутуу, дээрэс нь хуралдааны тэмдэглэл орж өгөх ёстой хавсралтууд бас дутуу орцсон харагдаад байна тийм ээ. Иймэрхүү байдлаар тухайн баримтчиг ямар бүртгэлтэй үүссэн тэр бүрдлүүд маань бүрнээрээ байгууллагын архивтаа орчих ёстой гэсэн энэ зарчмыг баримталж ажиллана. За мэдээж харах бус байна. Хадгалт хамгаалалт найдвартай аюулгүй байна. Албан хөтлөлийн шатанд баримтчиг яаж хадгалах вэ? Архивд орсон хойно яаж хадгалах вэ гэдэг маань хоёр асуудал байгаа тийм ээ. Тэгэхээр зарим хүмүүсийг өрөөсгөж ойлгохтой байна. Баримтчиг зөвхөн архивд орж иж л хадгалтын шаардлагыг хангаж хадгалагдах ёстой гэсэн ийм өрөөсгөл ойлголттой байдаг. Гэтэл баримтчиг маань албан хөтлөлийн шатандаа ч гэсэн мөн хадгалт хамгаалалтын найдвартай аюулгүй байдалд бол хадгалагдчих ёстой байдаг. За ашиглалт хуулийн хүрээнд нээлттэй шуурхай байна гэдэг. Хуулийн хүрээнд нээлттэй гэдгийг бол ойлгож байгаа гэж бодож байна тийм ээ. Архивд орсон баримт болгон нээлттэй байна гэсэн зарим хүмүүс ойлголттой байдаг. Гэтэл ашиглалт хязгаарлагдсан баримтууд маань бас архивд байждаг. Тийм ээ. Нууцтай холбоотой, хувь хүний нууцтай холбоотой, төрийн нууцтай холбоотой ийм ашиглалт хязгаарлагдсан гэрээгээр баримт хадгалуулж байгаа тохиолдолд тухайн гэрээнд юу гэж заасан тэр гэрээний дагуу ашиглуулах ч гэдэг юм уу тийм ээ. Тэгэхээр ашиглалт маань хуулийн дагуу, журмын дагуу ашиглуулна гэсэн энэ зарчмыг бол баримталж ажиллана гэсэн үг. За албан хөтлөлийн талаар байгууллага ямар үүрэг хүлээх вэ гэхээр бичиг хэргийн орон тооны ажилтнтай байна. Тэгэхээр 2019 оны үзлэгээс харж байхад зарим байгууллагууд маань болохоор бичиг хэргийн ажилтнгүй байж. Тэгэхээр албан байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бол тэр байгууллагын албан хөтлөлтийн үйл ажиллагаа явагдаж байна гэсэн. Энийг хариуцаж ажиллах ажилтнгүй байна гэдэг маань тухайн байгууллагын үйл ажиллагаан дээр асуудал үүсдэг. Давхар ажилтнанд хариуцуулаад явна гэдэг маань энэ албан хөтлөлтийн үйл ажиллагаа маань яг архив зүйн талаас одоо яг зөв явагдана зохион байгуулагдана гэсэн асуудал дандаа хоцрогдолтой асуудалтай байгаа гэдэг тийм ээ. Тэгэхээр хуулиар бол байгууллага болгон бичиг хэргийн орон тооны ажилтнтай байна гэдгийг бол хуульчилж өгсөн байна. За байгууллагын үйл ажиллагааг холбогдох журам стандартын дагуу баримтжуулна гэдэг. Холбогдох журам гэдэг маань засгийн газрын тогтоолоор батлагдсан 2020 оны 246 дугаар тогтоолоор батлагдсан албан хөтлөлийн нийтлэг журмын дагуу. Тэгээд 2021 онд нэмэлт өөрчлөлт орж батлагдсан баримтчгийн стандарт. Урд нь бид нар зохион байгуулалт захирамжлалын баримтчгийн стандарт MNS 5140 2011-ийг мөрдөж ажилладаг гэсэн бол одоо 2021.
баримт бичиг MNS 5140 2021 гэсэн стандартыг мөрдөж ажиллана. За энэ журам стандартын дагуу үйл ажиллагаагаа баримтжуулна. Үйл ажиллагаа баримтжуулна гэдэг маань бид нар тухайн үйл ажиллагааг баримт бичгээр дамжуулаад байгууллагын архивтай үйл ажиллагаагаа баримтжуулж үлдээж байна гэсэн үг тийм ээ. За баримт бичгийг байгууллагын архив бүрэн бүртгэлтэй шийдвэрлэх гэдэг. Архивын талаар гэх юм бол за өмчийн хэлбэрээс үл хамааран байгууллага бүр архивтай байна, архивын орон тооны ажилтнтай байна, архивын баримтыг захин хэлбэр шилжүүлэх мэдээллийн сан үүсгэх гэсэн үүргийг хүлээж байна. За мөн архивын баримтыг зориулалтын байр тавих шүүгэнд хадгалах, архивын баримтын их хөвд аливаа засвар өөрчлөлт оруулахгүй байх. Энэ хүчин төгөлдөр болсон баримт бичгэн дээр аливаа баримт бичгэн дээр засвар өөрчлөлт оруулахгүй байх гэдэг утгаар орж байна. За архивын баримтыг зохиц журмын дагуу устгах. Энэ устгалын асуудал маань бас зарим байгууллага дээр бас зөрчилтэй асуудлууд нэлээд үүсдэг байна. Тухайн баримтын хадгалах хугацаа дууссан тохиолдолд шууд устгах гэсэн асуудал байхгүй тийм ээ. Устгах журам маань яаж байдаг вэ гэхээр тухайн баримтын хадгалах хугацаа дууссан тохиолдолд нэгдсэн шалгалт хийгээд за энэ баримт бичгийг үнэхээр устгах уу эсвэл үргэлжлүүлээ цаашаа хугацааг нь хадгалах хугацааг сунгаад хадгалаад явах уу гэдэг тал дээр нэгдсэн шалгалт хийнэ гэсэн үг тийм ээ. Үнэхээр ач холбогдолгүй мэдээлэл нь давхарцсан ийм баримт бичиг байх юм бол устгаж болно тийм ээ. За устгалын жагсаалтаа үйлдэн хамгийн эхлээд тийм ээ. Устгах баримт бичгийн жагсаалтыг үйлдээд харьяалах төрийн архивын арга зүйн комиссар заавал хилцүүлнэ тийм ээ. Арга зүйн комиссар хилцүүлээд зөвшөөрсөн тохиолдолд тэр баримтыг устгаж болно гэсэн. Түүнээс бол байгууллага дээр баримтын хадгалах хугацаа дууссан гэдгээр шууд баримтыг устгаж болохгүй. Энэ зарим байгууллага дээр энэ бол маш зөрчилтэй явагддаг асуудал. За байгууллагын баримт нэгтлэн шалгах комиссийг байгуулах гэдэг. Баримт нэгтлэн шалгах комиссийг бол зарим байгууллага дээр бол орон нэр төдий байгуулсан байдаг тийм ээ. Энэ комисс маань үйл ажиллагаанд тогтмолжоогүй байгаад байна. Энэ комиссаар тухайн байгууллагын албан эрх хөдлөлт архивтай холбоотой асуудлыг бүгдийг хилцээ шийдвэрлээд хянаад тийм ээ саналаа тусгаад дүрм журам заавар хэрвээ архив албан эрх хөдлөлтийн үйл ажиллагаанд тухайн байгууллага даяараа мөрдөх гэж байгаа тэр дүрм журам заавар боловсруулаад батлуулах гэж байгаа бол энэ комиссаар заавал хилцэн байх хэрэгтэй. За тэгэхээр энэ байгууллага дээр ажиллаж байгаа баримт нэгтлэн шалгах комисс бол маш ажиллагаатай үйл ажиллагаанд тогтмолжсон байх хэрэгтэй гэсэн шаардлага. За архивын баримтыг сэлбэн цэцлэх сэргийн шинжилгээг шүүхэн шинжилгээг зориулсан илгээдээс бусад тохиолдолд архивын байрнаас гадагш гарахгүй байх гэсэн ийм зохицуултыг бол хуулиар зохицуулж өгсөн байгаа. За дээрэс нь тухайн байгууллагын нэг үүрэг байдаг. Тухайн жилийн 12 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар тухайн байгууллагын архивт хадгалагдж байгаа баримтын тоо хэмжээ өөрчлөлт хөдөлгөөн энэ мэдээгээ харьяалах төрийн архивтай 12 дугаар сарын 30-ны өдөр 30-ны дотор бол төрийн архивтай мэдээлэл өгнө гэсэн үг тийм ээ. Тоо бүртгэл хөтлөх журам гэдэг тусгай журам байгаа тийм ээ энэ талаар. За төрийн архив бол дараа оны 12 дугаар сарын 15-ны өдөр архивын ерхий газрын нэгдсэн Монгол Улсын архивын сан өмөргийн мэдээллийн нэгдсэн санд мэдээллүүдээ авдаг байгаа төрийн архивуудаас тийм ээ. Тэгэхээр байгууллага маань энэ үүргээ бол бас мөн яг хугацаанд нь гүйцэтгээд яг үнэн зөв мэдээллийг өгөх ёстой ийм үүрэгтэй байж байгаа. За төрийн архив за хуулиар бол архивууд бол төрлийг бол тогтоож өгсөн байгаа. Архив маань 3 төрөлтэй байна гэдэг тийм ээ. Төрийн архив, байгууллагын архив, хувийн архив гэдэг. За төрийн архив маань дөрвөн хэсэгт хуваагдаж байгаа. Үндэсний төв архив, төрөлцсөн архив, тусгай архив, аймаг нийслэлийн архив гэдэг. Эдгээр нь бол бүгдээрээ нийлээд төрийн архив байна. За хуулиар бас нэг асуудлыг одоо яг та бүхний одоо яг ярих гэж байгаа тэр сэдв одоо захим албан эрх хөдлөлттэй холбоотой. Хуулинд бол яг ийм залт орж ирсэн байна. Энийг бол зохицуулж өгсөн гэсэн. Шуурхай дамжуулах санал авах шаардлагатай баримт бичиг мэдээллийг байгууллагын албан ёсны захимшуудан эсвэл факсаар явуулж болно. Хэрвээ энэ тохиолдолд тухайн баримт бичгийн их хувийг шуудангаар илгээнэ гэсэн. Ийм зохицуулалт байна. Тэгэхээр одоо яг сүүлийн 1-2 жил одоо захим албан эрх хөдлөлттэй холбоотойгоор байгууллагууд маань яаж ийнө гэхээр сүлжээгээр юм уу одоо захимаар баримт бичгийг солилцоод би рүүгээ солилцож байгаа мөртлөө их албан бичгээ бол ерөөсөө явуулахгүй. Хүлээж авч байгаа байгууллагын хүртэл ерөөсөө нэхэж авахгүй байна. Тэгэхээр нэг ийм нэг одоогийн яг энэ үе маань нэг шилжилтийн үе байна л да. Цаасан хэлбэрээр албан эрх хөдлөх. Дээрэс нь одоо цаашдаа бид нар захимаар албан эрх хөдлөж явна тийм ээ. Тэгэхээр
яг энэ цааснаас захим руу шилжиж байгаа нэг юм шилжилтийн үе байгаа одоо бол яг одоогийн үе. Тэгэхээр энэ шилжилтийн үедх энэ албан бичиг баримт бичгүүд маань хаанч байхгүйгээр ингээд замхраад ингээд дунд нь үлдчих гээд байна. Захим дээр ч биш, цааснаар ч биш. Яг явуулж байгаа газартаа бол цааснаар үлдэж байгаа. Үлдэх хувь дээр үлдэж байгаа тийм ээ. Хүлээж авч байгаа газартаа бол цаасан их хувь маань ерөөс ирэхгүй байна. Тэгэхээр энэ шилжилтийн үед бол яг энэ хуучнараа бид нар цаасан ялангуяа байнга хадгалах баримтуудаа, байнга хадгалах албан бичгүүдээ, байнга хадгалах албан бичиг гэдэг маань тухайн байгууллагын үндсэн үйл ажиллагаатай холбоотой албан бичгүүд маань надад байнга хадгалахаар байгаа тийм үү? Албан бичиг маань хоёр ангиллагдж байгаа тийм ээ. Нэг нь болохоор үндсэн үйл ажиллагаатай холбоотой байнга хадгалах, нөгөөх маань төр хадгалах буюу 15 жил хадгалах. Тэгээд өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл давхарцсан ч юм уу ийм албан бичгүүд бол төр хадгалах 15 жил хадгалахаар ингээд байгууллага архивт орж байгаа. Тэгэхээр ядаж энэ байнга хадгалах энэ үндсэн үйл ажиллагаатай холбоотой үүсэж байгаа энэ албан бичгийг бол заавал их бичгийг явуулах эсвэл нь шаардаж хүлээж авах гэсэн. Яг энэ шилжилтийн үеийн энэ баримт бичгүүдээ бол бид нар маань заавал энэ их хуваар нахгүй бол захин дээрчгүй цааснаарчгүй ингээд дунд нь ингээд үлдээд тэгээд байгууллага архивт юу орж ирж байгаа нүг гэхээр нүг сүлжээгээр хүлээгээд авсан албан бичгүүдэд дандаа принтерлэн гэдэг маань хуулбар баримт үүсчихэж байгаа тийм ээ. Ингээд хүчин төгөлдөр биш хуулбар баримтууд бүгдээрээ байгууллагын архивт бол байгууллагын архив маань энэ хуулбар баримтаар бүрдүүлэгдээд байна. Байгууллагын архивт бол дандаа хуулбар баримтууд орж ирдэг. Тэгэхээр яг энэ нэг шилжилтийн үед бид нар бол за хууль, дүрм, журам, заавар стандарт дээр одоо нэмэлт өөрчлөлт орох гэдэг ингээд явж байгаа. Захим албан эрх хөтлөхдөө яг яаж хөтлөх вэ? Ямар дэг журамтай явах вэ? Ямар стандартыг баримтлах вэ гэдэг. Одоо бидний одоо мөрдөж байгаа албан эрх хөтлийн нийтлэг журам, дээрс нь баримт бичгийн стандарт дээр захим албан эрх хөтөлтэй холбоотойгоор одоо өөрчлөлтүүд, нэмэлт өөрчлөлтүүд ороод явж байгаа. Энэ маань хараахан батлагдаагүй байгаа. Яг одоо бидний мөрдөж байгаа албан эрх хөтлийн журам стандарт маань болохоор одоо яг энэ 20 онд батлагдсан, 21 онд батлагдсан энэ журам стандартаараа л мөрдөд явж байгаа гэсэн. Тэгэхээр энэ нэг шилжилтийн яг энэ одоо үед бол хуучнараа явж байна гэсэн. Одоо яг энэ 20 онд батлагдсан нийтлэг журам, 21 онд батлагдсан баримт бичгийн стандартаар явна. Түүнээс бол бид нар дураараа захим хэлбэрээр албан эрх хөтлөх гэж байна гэгээд дураараа бид нар энэ асуудлыг харилцааг зохицуулж болохгүй. Бид нар бол юуг баримтлах вэ гэхээр эрх зүйн актыг баримтлана. Эрх зүйн акт маань нийтлэг журам, баримт бичгийн стандарт. Энэ хоёр дээр өөрчлөлт ороод батлагдсан тохиолдолд бид нар за захим хэлбэрээр албан эрх хөтлөхдөө ингэж хөтлөх юм байна. Ийм баримт бичгийнхаа заавал их хувийг авах юм байна. Ийм дараалтаа явах юм байна гэдэг маань энэ журам стандарт батлагдсны дараа бид нар мөрдөд явна. Түүнээс бол одоо бид нар батлагдсан эрх зүйн актаас мөрдөд явна гэсэн. За тийм учраас одоо архив албан эрх хөтлийн тухай хуулийн дээр яг энэ залт орж ирсэн байна. Тийм ээ. Энэ би яг хуулийн залтыг бол яг үгээр нь оруулсан байгаа. Ерөөсөө үг бүсэг өөрчлөгдөөгүй. Яг энэ залтаар орж ирсэн байна. Тийм учраас баримт бичгийн их хувийг шуудангаар хэлгэнэ гэсэн хуулийн залт байгаа. Энийг бол та бүхэн маань анхаарах хэрэгтэй шүү гэдгийг бас хэлэх хэрэгтэй байна. За тэгээд албан эрх хөтлийн нийтлэг журам. Ер нь бол албан эрх хөтлийн үйл ажиллагаа маань энэ журмын дагуу явагдана. Энэ засгийн газрын тогтоосоор батлагдсан энэ нийтлэг журам, энэ нийтлэг журамд нийцүүлээд байгууллагууд маань тухайн байгууллага дээр албан эрх хөтлийн үйл ажиллагаа ямар зохион байгуулалтаар явагдах юм гэсэн энэ журмыг боловсруулж мөрдөж ажилладаг байна тийм ээ. Өөр албан нэг хараа хүмүүсээ. За албан эрх хөтлийн үйл ажиллагаанд эдгээр зарчим арга зүйн нэгмэл байна, бүртгэл төвлөрсөн байна, хадгалах хамаасны аюулгүй найдвартай байна. За бүртгэл төвлөрсөн байна гэдэг дээр бас анхаарах асуудал гарч ирдэг тийм ээ. Тэгэхээр тухайн байгууллагын бичиг хэрэгт заавал бүх баримт бичгүүд бүртгэлд нь нэгдсэн бүртгэлд орж иж дараагийн шат буюу шийдвэрлэлийн үе шат руугаа явна гэсэн. Түүнээс бол бичиг хэрэгт бүртгэгдээгүй баримт бичгийг буюу албан бичиг шийдвэрлэхийг харуулна гэдэг хуулиар журмаар бол заагаад өгсөн байж байгаа тийм ээ. Тэгэхээр заавал нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж цаашаа гатна гэсэн бичиг бас мөн адилхан. Гатна гэдэг юу баримт бичиг гэх юм бол бүртгэж аваад цаашаа задлалгүйгээр ажилтан шилжүүлсэн гэсэн үг тийм ээ. Тэгэхээр энэ гатна гэсэн бичиг мөн бүртгэлд орно гэсэн. За удирдлага зохион байгуулалт албан эрх хөтлийн үйл ажиллагааны талаар удирдлага зохион байгуулалт ямар байх вэ гэхээр түрүү хэлсэн байгаа тийм ээ. Байгууллага болгон өөрийн үйл ажиллагааны онцлог тохирсон албан эрх хөтлийн журмыг энэ журамд нийцүүлэн баталж мөрдүүлнэ гэдэг. Байгууллага болгон онцлогтой тэр онцлогтой тохирсон албан эрх хөтлийн үйл ажиллагааны зохион байгуулалт нь ямар байх вэ? Түүнээс бол энэ батлагдсан журам стандартыг ерөөсөө хуулж тавихгүй, зарим байгууллагууд бол хуулаад тавьдаг тийм ээ. Тэгэхээр
буулахгүйгээр манай байгууллагын энэ аль бие хөдлөлтийн үйл ажиллагааны зохион байгуулалт ямар байх вэ гэдэг журам байгаа тийм ээ. Тэгэхээр энийг та бүхэн маань боловсруулад тэгээд комиссараа хилцүүлээд холбогдох албан тушаалнуудаас санал аваад тэгээд хуулийн хүрээнд энэ саналыг тусгаж болох уу гэсэн хилцүүлэг өргөнүүлээд тийм ээ. Тэгжиж тухайн байгууллагын аль бие хөдлөлтийн журам маань бол байгууллагын удирдлага батлаад мөрдөж ажиллана гэсэн. За аль бие хөдлөлтийн үйл ажиллагааг бол тухайн байгууллагын захиргааны асуудал хариуцсан нэгж буюу ажилтан хариуцаж явуулдаг байгаа. За аль бие хөдлөлийн талаар бүтцийн нэгжийн удирдлагын хүлээх үүргийг мөн энэ дэр журам дээр бол тодорхой тусаж өгсөн. Бүтцийн нэгжийн удирдлага бол тухайн бүтцийн нэгжийн хэмжээнд явагдаж байгаа аль бие хөдлөлийн үйл ажиллагаан дээр аль бие хөдлөлийн талаарх одоо хууль тогтоомжийн хэрэгжил тэгээд баримтчийн шийдвэрлэлтийн хяналт гэдэг хэрэгжлийн хяналт, баримтчийн шийдвэрлэлийн хяналт гэдэг дандаа энэ хяналтын үйл ажиллагаа. Дээрэс нь бүтцийн нэгжийн удирдлага ямар үүрэгтэй байх вэ гэхээр тухайн бүтцийн нэгжээс гарч байгаа баримтчийг заавал хянах үүрэгтэй байна. Тэгээд дотоод ажил хариуцсан ажилтныг мөн томилох гэсэн ийм үүрэгтэй бол журам дээр бол орж ирсэн байгаа. За байгууллагын ажилтан ямар үүрэг хүлээх вэ гэдэг. За хуулиар бол ажилтан ямар үүрэг хүлээх вэ гэдэг бүр хуульчлаад өгсөн байж байгаа тийм ээ. Хуулийн 34-ийн 5-д байгаа. Байгууллагын ажилтан аль бие хөдлөлийн талаар ийм үүргийг хүлээнэ гэдэг заагаад өгсөн байж байгаа. За тэр хуулийн дээр заасан үүргийг бол энэ журам дээр дэлгэрүүлээд оруулж өгсөн гэсэн. Дэлгэрүүлээд оруулж өгсөн гэсэн тийм ээ. Тэгэхээр за ажилтан бол тухайн асуудал хариуцсан ажилтан бол асуудлын хүрээнд хариуцсан асуудлынхаа хүрээнд баримтчийг холбогдох хууль тогтоомж Монгол хэлний зөв бичиг дүрм стандарт заасан шаардлагын дагуу зохион бүрдүүлж түүний үнэн зөв аль биес төвчөнтэй байдлыг хангана босруулж хянуулах батлуулах гэсэн ийм үүрэгтэй байна. Зарим газар за 2019 он биш 18 оны үед би хөдөө орон нутагт явж байхад бол ялангуяа энэ сумын засаг даргын тамгын газрын одоо буюу төрийн байгууллагын одоо бичгийн ажилтнуудад маш их ачаал өгдөг гэсэн ийм асуудал бол тэр хөдөө орон нутагт явж байхад бол гарч ирсэн. Ямар асуудал байсан бэ гэхээр бичиг хэрэгтэй дандаа энэ албан бичгийн төсөл бичээд явал тушаалын төсөл босруул ийм баримтчгийн төсөл босруул гэдэг ингээд өгчдөг гэдэг. Уучлаарай асуудал хариуцсан ажилтан өөрөө босруулнаа. Бичгийн ажилтан бол баримтчийг босруулахгүй. Бичгийн ажилтны үүрэг бол угаасаа энэ журмаар заавал өгсөн байж. Асуудал хариуцсан ажилтны босруулсан тэр бичгийг бол баримтчийг бол бичгийн ажилтан маань стандартын дагуу хэлний судсан дээр хэвлэж гаргах юм үүрэгтэй. Тэгэхээр ажилтан бол өөрөө босруулна. Бичгийн ажилтан тэгж ачаалсангүй. За баримтчийг бичээр тавигдсан асуудлыг холбогдох хууль тогтоомж заасан хугацаанд шийдвэрлэх тайлбарнах гэх. За энэ ажилтны үүрэг бол ингээд явж байгаа ойлгомжтой тийм ээ. За бичгийн ажилтнууд байгаа учраас бичгийн ажилтны үүргийн талаар ярив. За бичгийн ажилтан дээр та хэд маань энэ журмаа бол уншсан байгаа гэж бодож байна. Тэгэхээр нэг нь уншаад явах уу? Онцолж хэлэх юм бол зөрчилтэй асуудлууд байдаг. Жишээлх юм бол бичгийн ажилтан бол тухайн байгууллагын хэмжээнд ашиглаж байгаа хэлний хуудсыг хариуцах ёстой. Тэгээд хадгалалт зарцуулалтын мэдээ тайлангаа гаргаад удирдлагатай заавал тодорхой хугацаанд танилцуулах ёстой. Гэтэл зарим байгууллага дээр ялангуяа бас хөдөө орон нутагт энэ байдал бас харагдчихлээ. Бичгийн ажилтан маань зүгээр л нэг хэвлэн сууц тараах үүрэгтэй болчихсон. Ажилтан баримтчийг босруулаад бичгийн ажилтнаас өөрөө хэвлэн сууцаа аваад тэгээд өөрөө хэвлэж гаргадаг. Ийм нэг асуудал бол бүр нийтлэгээр ажиглагдсан байна. Тэгэхээр бичгийн ажилтан ийм замбраагүй хэвлэн сууцыг бол ийм замбраагүй өсөж болохгүй. Тухайн байгууллагын бичгийн ажилтан бол тэр байгууллагад ашиглагдж байгаа бүх хэвлэн сууцыг хариуцна. Өөрөө хариуцна. Тэгээд хадгалалт зарцуулалтын мэдээ тайлангаа гаргаж өгнө. Тэр нөгөө индекс тавигдсан, дугаарлалт тавигдсан хэвлэн сууцыг хүчингү болдог байгаа тийм ээ. За ямар нэгэн шалтгаанаар хүчингү болдог. Тэр бүртгэлийг бас мөн хийж явна. Ямар дугаартай хэвлэн сууцыг ямар ажилтан хүчингү болгосон, ямар шалтгаанаар гээд ажилтны хүчингү болгосон ажилтны гар үсгийг зурулсан, дээрэс нь нөхөн төлөвлөсөн. Тэр хэвлэн сууцыг нөхөн төлөвлөсөн тийм ээ. Байгууллагыг хохирлгүй болно гэсэн. За ийм бүртгэлийг бол бичгийн ажилтан бас мөн хийж явж байгаа. Энэ асуудал дээр бас мөн айгүй зөрчилтэй асуудал бас гарч ирээд байдаг. За хөдөлгөөний нэрийн жагсаалтыг бичгийн ажилтан босруулнаа. Байгууллагын хэмжээнд хөдөлгөөний нэрийн жагсаалт.
Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт гэдэг маань маш чухал баримтчиг байна. Тухайн жилд байгууллага дээр явагдсан үйл ажиллагаа маань тэр хөтлөх хэргийн нэрийн жагсаалтад орсон тэр баримтаараа байгууллага архивтай орчдөг. Тэгэхээр тэр жил бүр босруулсан шүү дээ хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг. Тэгтэл зарим байгууллагууд болохоор 4 жилд нэг удаа 2 жилд нэг удаа босруулдаг байгаа. Үгүй шүү. Жил болгон хөтлөх хэргийн нэрийн жагсаалтаа босруулсан. За энэ хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг бичгийн ажилтан маань хариуцаж босруулсан. За хариуцаж босруулахдаа маш хариуцлагатай, маш сайн босруулсан гэсэн. Тухайн ерөөсөө энэ 19 оны байгууллага архивын үзлэгээр явж байхад ерөөсөө хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг сайн босруулсан байгууллага бол ерөөсөө байгаа. Ерөөсөө энэ асуудал дээр бол аюул дутагдaltaй байна. За нэг жолооноос одоо батлагдсан хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг авнаа. Нэг жолооноос тийм ээ. Тэгэхээр зохион байгуулалтын нэг жолооноос батлагдсан хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг аваад тэгээд тэрийг нийлүүлээд байгууллагын хэмжээнд нэгдсэн хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг бичгэрийн ажилтан босруулсан. Босруулсны дараа комиссар хэлцэн. Тухайн байгууллагын баримт нэгтгэн шалгах комиссар хэлцээд тэгээд комиссийн гишүүд саналаа тусгаад басан байна гэж үзэх юм бол байгууллагын удирдлага батлаад тэгээд мөрдөж ажилладаг. За ийм нэг асуудал байдаг. За дээрэс нь бичгэрийн ажилтан дээр хэлэх бас нэг үүрэг бол тухайн байгууллагын хэмжээнд их одоо аль бие хөдлөлтийн үйл ажиллагаанд ирэх хяналт тавина, баримтчин шийдвэрлэлт дээр хяналт тавина гэдэг. Яг нь нэгжийн хэмжээнд бол тухайн нэгжийн дотоод хариуцсан ажилтан, нэгжийн удирдлага гэдэг бол хяналтаа тавиа явчихна. Давхар байгууллагын хэмжээнд бол бичгэрийн ажилтан маань хяналтаа тавиад явчихна гэсэн. Баримтчин шийдвэрлэлтэй хугацаанд. Тэгэхээр одоо нийтлэгээр одоо байгууллагууд маань ихээр аль бие хөдлөлтийн програмтай болсон байна тийм ээ. Тэгэхээр програмаараа хянаад явчихна. Програм дээр бол ирсэн бичгийн хариу хэрвээ бичиг хариутай болвол хугацаа тооцогдоод явчихдаг тийм ээ. Хугацаа болохоос 1 хоногийн өмнө дохио өгөх одоо гал асах ч гэдэг юм уу тийм ээ. Тэгэхээр ямар нэгэн байдлаар за энэ бичгийн хугацаа дуусчихсан шүү гэсэн ийм дохиогоо өгөөд явдаг. Тэгэхээр програмтай газрууд маань болохоор ялангуяа бол харьцангуй хяналт бол сайн хийгдээд явчихдаг байна. За бас нэг хэлэх зүйл байдаг. Тухайн байгууллагаас халагдж байгаа, ажил нь өөрчлөгдөж байгаа ажилтан байх хэрвээ ажлаас чөлөөлөгдөж өөрчлөгдөх юм бол ажил хүлээцэх комисс бичгэрийн ажилтан заавал орно. Орж иж тухайн ажилтан дээр ямар албан хөтлөх хэргийн нэрийн жагсаалтаар ямар албан хэрэг бүрдэгдэж байна, үүссэн байна тийм ээ. Тэр албан хэрэг дээр үүссэн баримтчдыг бүгдийг актер хүлээж авна бичгэрийн ажилтан. Актер хүлээж авахдаа тодорхой хүлээж авна гэсэн. Түүнээс бол 2 хавтас 3 хавтас гэж бичихгүй актан дээр. Хавтас ерөөсөө сонирн биш. Тэр хавтас дотор ямар баримт бичиг байсан бэ гэдэг асуудал сонирн байгаа тийм ээ. Тэгэхээр тэр албан хэрэг дээр тухайн ажилтан дээр ямар баримтчгүүд үүссэн бэ гэдгийг бол сар өдөртөө, бүртгэлийн дугаартай, хуудасны тоотой маш нарийн актанда тусгаад хүлээж авах гэсэн. За эдгээр үүргүүдийг бол бичгэрийн ажилтан бол наривчилж бол энэ журмаар тусаж өгсөн байгаа. За дээрэс нь тухайн байгууллагын аль бие хөдлөлтийн үйл ажиллагаанд баримт нэгэн шалгах комиссийн гишүүдтэй хамтраад үзлэг шалгалт, мэргэжил арга зүйн зөвлөгөө тийм ээ хийж болно. Энийг бол жилийн эхнээс төлөвлөгөөнд оруулан явчихна гэсэн. Улирал тутам хийх юм уу, хагас жилдээ нэг хийчих юм. Хагас жилээр ч юм уу, жилийн эцэст ч юм уу ингээд нэг удаа хийчих юм. Тухайн байгууллагын ажилтнууд, аль бие гүйцэтгэх ажилтнуудын аль бие хөдлөх тэр үйл ажиллагаа маань ямар байна? Үүссэн албан хэрэгүүд маань хэр зэрэг хадгалагдаж байна тийм ээ? Гэдэг одоо энэ талаар бол үзлэг хяналт эсвэл мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх энэ үйл ажиллагааг бол бичгэрийн ажилтан дээр бас мөн үүрэг болж байгаа. За тэгээд холбогдох мэдээ тайлангуудаа бүгдийг хугацаанд нь гаргаад өгөө явуулна гэсэн бичгэрийн ажилтан. За журам дээр баримтчиг байгууллагын үйл ажиллагааг баримтжуулах гэсэн том сэдвээр бол баримтжуулах гэдэг маань баримтчиг зохион бүрдүүлэхээс эхэлдэг тийм ээ. Баримтчиг зохион бүрдүүлэх гэдэг маань ажилтан дээр үүсдэг байна. Ажилтан тухайн баримтчгийн төсөл их норгийг зохиогоод эхэлдэг. Тэгэхээр ямар шаардлага тавигдах вэ гэдэг. За энэ бичгэрийн ажилтнуудтай бол их хамааралгүй. Гэхдээ бичгэрийн ажилтнууд маань энэ дээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгнө. Дээрэс нь хяналтаа тавиад явна гэсэн. Баримтчиг зохион бүрдүүлэхэд ажилтнууд за тодорхой шаардлагыг хангасан байх хэрэгтэй тийм ээ. Хуулийн хүрээнд за тэгээд стандартын шаардлага хангасан Монгол бичгийн зөв бичих дүрмийн алдаагүй, найруулга зөв сайтай ийм шаардлагуудыг хангаж бол баримтчиг зохион бүрдүүлэгдсэн байх хэрэгтэй. Энэ дээр бол
бичиг хэргийн ажилтнууд маань байгууллага ажилтнуудад заавал мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байх, сурвалж зохион байгуулсан байх хэрэгтэй. За байгууллагын үйл ажиллагаагаа цаг тухайд нь бол заавал баримтжуулсан байна гэсэн. За бичиг хэргийн ажилтнуудад бас хэрэгтэй нэг мэдээлэл аваа. За байгууллага дээр бол 2 индекс батлагдаж байгаа. Нэг нь болохоор албан тушаалны индекс, нөгөөх нь зохион байгуулалтын нэгжийн индекс. За албан тушаалны индекс гэдэг маань тухайн албан бичигт гарын үсгийг зурхад бүртгэлийн дугаарт орж өгч байгаа. Бүртгэлийн дугаарт орж. Гэтэл зарим бичиг хэргийн ажилтнууд маань зохион байгуулалтын нэгжийн индекстэй байдаг. Тухайн албан бичиг дээр буюу баримт бичиг дээр ямар албан тушаалтын гарын үсгийг зурсан байна. Тэр албан тушаалтны индекс маань бүртгэлийн дугаарт орно. Түүнээс бол зохион байгуулалтын нэгжийн индекс орохгүй. Зохион байгуулалтын нэгжийн индекс хязээ хэрэглэгдэх вэ гэхээр бүтлгэрийн нэрийн жагсаалт босруулахад зохион байгуулалтын нэгжийн индекс хэрэглэгдэх гэсэн. За тэгээд тухайн байгууллагт байгаа албан бичиг буюу баримт бичигт гарын үсгийг зурх эрх бүхий албан тушаалтнуудыг жагсаагаад 0 1 2 3 гэдэг индекс жүжигчин тийм ээ. За энэ индексийг албан тушаалтын индекс, зохион байгуулалтын нэгжийн индексийг бол байгууллагын даргын тушаалаар бацуулж мөрдөж ажиллана. За ийм 2 индекс батлагдахаар байна. За бичвэр дотор бас нэг тодорхой шаардлагуудыг зохицуулж өгсөн байгаа. За бидний хэрэгэлдэг байсан нөгөө ташуу хаалт маань, дугуй хаалт. Энэ маань болохоор зөв бичих дүрмтэй нийцэж байгаа. Зөв бичих дүрмтэй нийцэж байгаа. Тэгэхээр мөнгөн тоог бичгтээ бол таслалаар 3 орноор таслал ашиглаад бол ингээд хязгаарлаад биччихдэг. Хаалтан дотор үсгээр бичигддэг байгаа тийм ээ. Энэ хаалт маань дугуй хаалт хэрэглэнэ. За дээрэс нь бичвэр дотор орж байгаа ямар нэгэн хаалт хэрэглэж байгаас бол дандаа дугуй хаалт хэрэглээд байгаа гэсэн. За оноос нь нэрэн дээр бас янз бүрээр бичигддэг тийм ээ. Бүгдийн томоор бичдэг. Эсвэл нь гинтхэн явж яснаа нэг үсэг нь томоор ихлэ явчихдаг тийм ээ. Тэгэхээр оноос нь нэрний ихний үсгэл томоор бичигддэг. Энэ маань бас мөн зөв бичих дүрмтэй нийцэж байгаа. За улс орны нэр болон олон улсын байгууллагын нэрний одоо үгний эхний үсэг болох нь бол томоор бичигдээд явна. Жишээлбэл Монгол улс гэж бичиж байгаа бол улсын томоор бичигдээд явчихна. За нэгдсэн үндэсний байгууллага гэж бичвэл үг болгоны эхний үсэг томоор бичигдээд явчихна гэсэн. За хууль тогтоомжийн тухай хуулийн бичвэр тавигдах шаардлагатай нийцүүлээд хэрвээ дүрм журам заавар босруулж байгаа бол энэ эрх зүйн акт гэсэн үг тийм ээ. За бичвэрийн дунд орсон гарчиг, бүлэг, зүйл, хэсэг, заалт, дэд заалт энэ дугаарыг илэрхийлэх тооны арцыг тавиад их бичвэрийг заах бүгд бичнэ гэсэн юм зохицуулт мөн орж ирсэн байгаа. За баримт бичиг зохион бүрдүүлэх үйл ажиллагаа бол үе шаттайгаар зохион бүрдүүлэгддэг. Түрүү хэлсэн байгаа тийм ээ. Ажилтан төсөл их норм зохионог. Ажилтан төсөл их норм зохиохдоо түрүүний хэлсэн шаардлагуудыг хангаад төсөл их нормыг зохиочно. Төсөл их норм зохиогоод дуусны дараа ажилтан хамгийн ихний хяналтыг хийн. Дараагийн хяналт бол нэгжийн удирдлага. Тухайн нэгжээс гарч байгаа албан бичиг баримт бичиг бол нэгжийн удирдлага заавал хянсан байх хэрэгтэй. Тэгэхээр босруулсан ажилтан гэдэг дээр ажилтны гарын үсэг, албан тушаал гарын үсгийн тайлал он сар өдөртөг. Хянсан гэдэг дээр нэгжийн удирдлагын албан тушаал гарын үсгийн тайлал он сар өдөртөг байдаг гэсэн. Дараагийн хяналтын шатнууд буюу танилцсан албан тушаалтан, зөвшөөрсөн албан тушаалтан хэн байх вэ гэдгийг байгууллага өөрөө тогтооно гэсэн. Түрүүний нөгөө нэг аль бие хүчтэй байгууллага дээр мөрдөж ажиллах аль бие хүчтэй зохион байгуулалтын журам дээр энийгээ тусгаж өгнө гэсэн үг тийм ээ. Манай байгууллагаас гарч байгаа албан бичиг буюу баримт бичигтэй ямар албан тушаалтан заавал танилцсан байх ёстой вэ? Ямар албан тушаалтан зөвшөөрсөн байх ёстой гэдгийг байгууллага өөрөө тодорхойлох нь тийм ээ. Тэгэхээр дээрэс нь энэ дээр нэмэт хэлчихэд бол тухайн байгууллагын тамгыг бол түших ажилтныг зөв томлох ёстой. Өөрөөр хэлэх юм бол тамга тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх хэрэглэх журам гэдэг тамга тэмдгийн журам батлагдсан байна тийм ээ. Засгийн газрын 2021 оны 226 дугаар тогтоолоор батлагдсан энэ журам байна. За тамга тэмдэг хэвлэмэл хуудсан дээр бол энэ журмыг баримталж ажиллана. За энэ журам дээр тодорхой заагаад өгсөн байж байгаа. Байгууллагын тамгыг тухайн байгууллагын захиргааны асуудал хариуцсан нэгжийн удирдлага түшнэ гэдэг. Бүр тодорхой заагаад өгсөн байж байгаа. Гэтэл байгууллагууд маань дандаа 3 томилдог. Тамга түших албан тушаалтны тийм ээ. Нэг бол даргын туслах, нэг бол бичиг хэргийн ажилтнаа, нэг бол дотоод ажил хариуцсан ажилтнаа тамга төшөөлөдөг. Гэтэл тамгыг бол захиргааны асуудал хариуцсан нэгжийн удирдлага түшнэ, албан тушаалтны түшнэ. Тухайн байгууллагын тамга тийм ээ. Тэр энэ дээр бас мөн анхаарах хэрэгтэй. За тэгээд энэ хяналтын баримт бичиг зохион бүрдүүлээд энэ хяналтын үе шатаар ингээ хянуулаад хамгийн сүүлд байгууллагын удирдлага руу орж
тухайн баримтчин дээр за энэ албан бичгийг илгээх үү, энэ албан бичгийг баримт бичгийг батлах уу гэсэн визийг бол удирдлага өгдөг байгаа тийм ээ. За энэ дараалал бол баримт бичгийн баримт төсөл их норгоос эхлээд аль биесний хүчин төгөлдөр болох одоо яг энэ үе шат маань бол энэ дараалалаар явах гэсэн. За энэ дээр бас нэг нэмэлт хэлчих бичвэрийн ажилтнтай холбоотой бас нэг асуудал байна. Ямар асуудал байх вэ гэхээр за хяналтаар ороод ингээд хэвлэл хуудсан дээр буучлаа. Хэвлэл хуудсан дээр буусны дараа байгууллагын удирдлага гарын хэсэг зурд. Гарын хэсэг зурсны дараа тамга түвших албан тушаалтан дээр очиж тамгаа даруулна. За энэ тамга дарсны дараа бичвэрийн ажилтан бүртгэлийн дугаар болно. Гэтэл яг би түрүү хэлсэн тийм ээ албан хэрэгтэл гэдэг маань үе шаттай явагдана. Үе шат болгондоо жижиг ажилбаруудтай байгаа. Жишээлх юм бол яг энэ 3 ажилбар маань дараалалаар явагдана. Гарын хэсэг зурсны дараа тамга дарна, тамга дарсны дараа бүртгэлийн дугаар олно гэдэг. Тэгтэл энэ ажилбарууд маань зарим байгууллага дээр алгасдаг, зөрчигддөг асуудал зөндөө гардаг. Ямар асуудал гардаг вэ гэхээр за зарим удирдлагууд маань хоосон хэвлэл хуудас хамгаалаад үлдээчихдэг. Тэгээд гарын хэсгийн даацтайгаа бүр үлдээчихдэг. Одоо тийм асуудал байхгүй. Хоосон хэвлэл хуудас хамгаална гэсэн асуудал байхгүй. Дардас хэрэглэн ашиглана гэсэн асуудал байхгүй. Дардсыг бол бүр хоригдсан байна. Дардас ашиглахыг хориглоно. За байгууллагын удирдлага хэвлэл хуудсан дээр гарын хэсэг зурсны дараа тамга түвших албан тушаалтан дээр тамгаа даруулж. Тэрний дараа бүртгэлийн дугаар болно. Гэтэл ямар асуудал гардаг вэ гэхээр гарын хэсэг зурагдаагүй, баримт бичиг бүр одоо хянагдаагүй, гарын хэсэг зурагдаагүй, тамга дарагдаагүй байхад бүртгэлийн дугаар урьдчилж авах, нөөцөж авах гэсэн асуудал гардаг. Энэ асуудал дээр бичвэрийн ажилтан маш хариуцлагатай ажиллах ёстой. Хариуцлагатай ажиллах ёстой. Тэр ажилтны одоо гуйсан тэр бүртгэлийн дугаар өнөөдрийн дугаар одоо надад өгч. Тушаалын дугаарч тэр адилхан, албан бичгийн дугаарч тэр адилхан. Миний албан бичиг шийдвэрлэх хугацаа дуусах гэдэг байна. Өнөөдрөөр дуусчих. Тэгэхээр өнөөдрийн дугаар авахгүй болохгүйгээр бичвэрийн ажилтнаас дугаар нөөцөж авах ийм асуудал бол энэ ажилтнууд бичвэрийн ажилтан хоёрын хооронд бол аюул хөөсдөг байна. Тэгтэл тэр дугаар дээр албан бичиг нь яваагүй, тушаал нь гараагүй ийм хоосон дугаараар бүртгэлийн дугаараар ингэ яваад 2019 онд ийм зөрчлүүд нэлээд харагдсан. Тийм учраас одоо 2023 онд байгууллагын ус үзлэг, байгууллагын архив албан хэрэгцээний ус үзлэг явуулахад ийм асуудал битгий гаргаарай бичвэрийн ажилтнуудаа. Энэ дээр маш хариуцлагатай ажиллах ёстой шүү гэдгийг бас мөн анхаарах хэрэгтэй. Энэ ажилбарууд маань дандаа дарааллаараа явагдана. Гарын хэсэг тамга бүртгэлийн дугаар. Гэсэн энэ дараалал бол энэгээр явагдаж шүү. Түүнээс бол урьдчилж бүртгэлийн дугаар олох гэсэн асуудал байхгүй. Энийг бол бичвэрийн ажилтнууд маань бас мөн анхаарах хэрэгтэй байдаг. За захирамжлалын баримт бичиг. За бичвэрийн ажилтнуудад бас хэрэгтэй асуудлаас орж ирсэн байгаа. Жишээлх юм бол за тушаал гарч ийн тийм ээ. Тушаал захирамж гарахад хоёр чиглэлээр гарч байгаа. Нэг нь үндсэн үйл ажиллагааны чиглэлээр, нөгөөх нь хүний нөөцийн чиглэлээр. Тэгэхээр бичвэрийн ажилтнуудад маш их асуудал. Үндсэн үйл ажиллагааны чиглэлээр ямар асуудал тусгагдсан бол үндсэн үйл ажиллагааны чиглэлээр байх юм бэ? Ямар асуудал тусгагдсан байх юм бол хүний нөөц буюу Б тушаал байх юм бэ? Аль нь А тушаалын, аль нь Б тушаалын ингэж асууад байна. Гэтэл ямар асуудал тусгагдсанаас шалтгаалаад энэ маань А тушаал уу Б тушаал уу гэж ангилаг тийм ээ. Энэ хоёр маань оны эхнээс хоёр тусдаа хэрэг үүсэж явна. Хоёр тусдаа аль бэр үүснэ, хоёр тусдаа хадгалах хугацаатай тийм ээ. Тэгэхээр энэ дээр бас мөн анхаарах хэрэгтэй. За энэ слайдын дээр харагдаж байгаа эдгээр асуудал тусгагдсан байх юм бол үндсэн үйл ажиллагааны чиглэлээр гэж үзээд А гэсэн индекс өгнө. А гэсэн индекс өгнө. За орондоо бүтэц батлах, байгууллагын нэр өөрчлөгдөх, байгууллага шинээр өөрчлөн зохион байгуулагдсантай холбоотой гэдэг комисс ажлын хэсэг зохион байгуулах, хэн шалгалт явуулах, дүн шинжилгээ хийх, тэдгээрийн мөрөөр авах арга хэмжээний тухай гэдэг. За дээрэс нь энэ асуудлууд мөн адилхан. Эдгээр асуудлууд тусгагдсан бол үндсэн үйл ажиллагааны чиглэлээр. Тэмдэглэлт түүхэн үйл явдлыг тэмдэглэн өнгөрүүлэх, уралдаан тэмцээн аян зохион байгуулах. За гадаад дотоодод томилтоор ажиллуулах. За энэ гадаад дотоодод томилтоор ажиллуулах гэдэг маань за мэдээж төсвийн хөрөнгөөр бол А тушаал болчихж байгаа. А тушаал болчихж байгаа. А хэрвээ ажилтан өөрийн хөрөнгөөр өөрийнхөө зардлаар сургалтад хамрагдаж байгаа, сургалтад явж байгаа бол Б тушаал гэсэн. Тэгэхээр ямар зардлаар гэдгээсээ шалтгаалаад А юу Б юу гэх нь шүү дээ гэж ялгах нь шүү дээ. Энэ нэг ялгамжтай хандах нь. Тэгэхээр энэ дээр бас мөн анхаарах хэрэгтэй. За хүний нөөцийн чиглэлээр бол эдгээр асуудал тусгагдсан байх юм бол хүний нөөцийн чиглэлээр. Өөрөөр хэлэх юм бол хүнтэй холбоотой, тухайн ажилтнтай холбоотой тийм ээ. Ажил томилох чөлөөлөх өөр ажил чөлөөлөх сэлгийн ажил.
итгэмж олгох тусдаа үзүүлэх сахилгын шийтгэл нотос ээлжийн амралтын хуваар батлах амралт олгох бол Б тушаал шүү. Б тушаал шүү. Зарим хүмүүс олон хүн байвал А тушаал, нэг хүн байвал Б тушаал гэдэг ингээд ялгаад байдаг. Ийм асуудал байхгүй уучлаарай. Ээлжийн амралтын хуваар батлах гэж байгаа бол юу Б тушаал. Амралт олгож байгаа бол Б тушаал. За энийг та хэд маань энэ маань бүгдээрээ журам дээр байгаа. Та хэд маань гэхдээ харсан бахаа гэж бодож байна. За зохион бүрдүүлэлттэй холбоотой асуудлууд бол журамд бол орж ирсэн байгаа. Жишээлбэл захимж тушаал зохион бүрдүүлэхэд ямар асуудлыг анхаарах вэ гэдэг талаар. Захимж тушаалыг бол хоёр хэсгээс бүрддэг. Тэмдэглэл буюу үндэслэл хэсэг, тэмдэглэх буюу үндэслэл хэсэг, нэг нь болохоор захимжлах хэсэг гэсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа тийм ээ. За тэмдэглэх буюу үндэслэл хэсэг дээр бол тухайн шийдвэр тушаал гарах болсон зорилго, зориулалт, шалтгаан, хууль зүйн үндэслэл бичигддэг. Тэгэхээр яг энэ тэмдэглэх хэсэг дээр бол бас мөн анхаарах хэрэгтэй байдаг. Гарсан тушаалуудыг харж байхад бол энэ үндэслэл хэсэг дутуу харагдаад байдаг. Хуулийн заалтыг буруу үндэслэж авсан харагдаад байдаг тийм ээ. Тэгэхээр энэ дээр бас мөн анхааралтай, сайн одоо хяналттай байх зохион бүрдүүлэх хэрэгтэй байдаг. За захимжлах хэсэг дээр дугаарлалтаас эхлээд зарим газрууд алдаад байдаг. Дугаарлалт бол дандаа арав тоогоор явна. Түүнээс бол 1 2 3 гэж бичих байх нь шүү дээ. Эсвэл ором тоогоор дугаарлах байх нь. Зөвхөн арав тоогоор дугаарлаад явна гэсэн. За тэгээд заалт болгоно хэм хэмжээ тогтоосон байна. Учир зүйн застрал буюу логик застралтай бичигдэнэ. За дээрэс нь авахарах хэмжээ, хариуцах эзэн, гүйцэтгэх хугацаа, бэлтгэх хариуцах болон хэрэгжилтэд хяналттай байгууллага нэгжийн нэрийг тодорхой зааж бичнэ. Бичихтэй давчилж бичихгүй, задлж бичнэ. Зарим тушаал дээр байгууллагын нэрийг зохион байгуулалтын нэгжийн нэрийг дандаа давчлаад бичсэн харагдаад. Тэгэхээр задлж бичигдэх нь шүү. Тэгээд нэгжийн удирдлагын нэр болохоор хаалтан дотор бичигдэнэ гэсэн үг тийм ээ. Хаалтан дотор бичигдээд явчихсан. За хүний нөөцийн чиглэлээр гарч байгаа бол хүний эцэгхийн нэр өөрийн нэрийг болохоор эхний заалт нь бүтнээр бичнэ гэсэн. Доржийн оюун бүтнээр бичнэ тийм ээ. Дараагийн заалт нь болохоор Д оюун гэж бичиж явчихна шүү. Эцэгхийн нэрний эхний үсэг бичигдээд явна гэсэн. Дараагийн заалт нь. За ийм ялгамжтай байгаа. За дээрэс нь нэг хэлэх асуудал байдаг. Энэ бичгийн ажлууд бас энэ дээр бас хяналт тавихгүй бас болохгүй. Тэргүүдээр баримт бичиг зохион бүрдүүлж байгаа ажилтнууд маань дандаа ерөнхийгээр бичиж ороод ирдэг. Хэрвээ тушаалын төсөл боловсруулж байгаа ажилтан маань за энэ харагдаж байгаа жишээгээр бол ой тэмдэглэн өрүүлэх тухай гэж ерөнхий бичиж. Гэтэл яг ямар ой тэмдэглэн өрүүлэх тухай вэ гэдгийг тодорхой бичих хэрэгтэй тэргүүдээр. Тэргүү гэдэг маань бичвэрийн товч утгыг илэрхийлж байна. Тэгэхээр ерөнхийгээр бичигдэхгүй, ерөнхийгээр юусоо бичихгүй. Ажил томлох тухай, ажлаас чөлөөлөх тухай, ажлын хэсэг байгуулах тухай, комисс томлох тухай, заавар дүрм журам батлах тухай, ой тэмдэглэн өрүүлэх тухай гэж бичихгүй. Монгол улсад архивын салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өрүүлэх тухай гэж жишээлх юм бол ингэж тодорхой бичих гэсэн. Яг ямар ой тэмдэглэн өрүүлэх гэдэг юм. Энийг тодорхой бичнэ. Албан бичин дээр муу адилхан дандаа ерөнхий бичигддэг. Санал хөрвүүлэх тухай, хүсэл боломжлох тухай гэж бичиж. Гэтэл яг ямар санал хөрвүүлэх гэж байгаа тухайгаа ерөөсөө тодорхой бичигддэг. Дээрээс нь нэг бичээргийн ажилтнуудын бас нэг алдаа байдаг. За зарим нь бол яг албан бичиг төрлөөд орж ирж байгаа ажилтнуудыг бичдэг байх л та. Тэрийг засаж залруулах хэрэгтэй бичээргийн ажилтнууд маань. Бэлгэн цуцсан дээр гаргахдаа энэ дээр хяналтаа тавина гэсэн. Албан бичгийн хариуг л биччихдэг тэргүүдээр. Уучлаарай албан бичгийн хариу хэрвээ явуулж байгаа бол албан бичгийн хариу бичих бүрдэл байгаа тийм ээ. Танаа гэсэн. Танаа хэдэн сарын тэдний өдрийн тэд дугаар албан бичгийн хариу гэдэг ийм тэмдэглэх хэсэг байгаа. Тийм бүрдэл байгаа. Тэр бүрдэл дээр биччихэл энэ тодорхой харагдана гэсэн. Энэ тухайн байгууллагын хэдэн сарын тэдний өдрийн тэд дугаарт албан бичгийн хариу юм байна гэдэг. Тэр бүрдлээс шууд харагдана. Тийм учраас тэргүүдээр тэгж бичихгүй. Албан бичгийн хариу гэж юусоо бичихгүй. Эсвэл нь танаа хэдэн сарын тэдний өдрийн тэд дугаартаа бичгийн хариу гэж бичээд. Тэгж бичихгүй. Бичвэрийн товч удаа бичигдэнэ. Бичгийн хариу явуулж байгаа ч гэсэн тухайн бичвэр дээр ямар агуулгатай бичигдсэн байгаа тэр агуулга маань тэргүүдээр бичигдэнэ гэсэн үг тийм ээ. Тэгэхээр албан бичгийн хариуд дээр бас мөн энэ дээр бас мөн хяналттай ажиллах хэрэгтэй байдаг. За энийг хэлэх хэрэгтэй. За дээрэс нь тушаал ажлын хэсэг маань бол хоёр чиглэлээр байгуулагдаж байгаа тийм ээ. Нэг удаагийн чиглэлээр хэрэгжүүлэх, нөгөөх нь болохоор байнгын чиглэлээр хэрэгжүүлэх гэсэн ийм ажлын хэсэг комиссууд бол томилогддог байгаа. Хэрвээ нэг удаагийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа бол албан тушаалтны нэр бичигдэнэ. Яг энэ байдлаар бичигдэнэ тийм ээ. За тэгээ ажлын хэсгийн гишүүд маань энэ дараалал
ажлын хэсгийн ахлагч, гишүүд, нарийн бичгийн байр гэсэн энэ дараалал бичигдэнэ. За хэрвээ байнгын үйл ажиллагаа явуулж байгаа ажлын хэсэг комисс томилогдож байгаа бол зөвхөн албан тушаалын нэрээр бичигдэнэ гэсэн. Албан тушаалын нэрээр бичигдэнэ. За хуралдааны тэмдэглэл бас яаж зохион байгуулах гэдэг тал дээр ямар шаардлага тавигдах вэ гэдэг тал дээр бол бас энэ журам дээр зааж өгсөн байгаа. За хуралдааны тэмдэглэл маань бас тэгэхээр одоо хариуцлагатай хандах ёстой. За бичгийн ажилтан маань бас энэ дээр хяналтаа тавин мэргэжил арга зүйн зөвлөгөөгөө өгнө. Хуралдааны тэмдэглэл хөтлөж байгаа ажилтан дээр бас мөн хариуцлагатай байх ёстой гэдгийг бол ойлгуулж өгнө гэсэн. Тухайн хуралдааны тэмдэглэлтэй ажилтан маань хурал басан өдрөөс 1-3 хоногийн дотор хуралдааны тэмдэглэл гарч ирнэ. Тухайн хуралдаанаар орсон асуудал болгон дээр хилцэн, сонсон, шийдвэрлсэн гэсэн хэсэг бол заавал бичигдэх ёстой. Нэгдүгээр асуудал дээр хилцэн гэж байгаа нэгдүгээр асуудлаа бичээд сонсон гэдэг дээр тухайн нэгдүгээр асуудлын талаар хэн ямар санал хэлсэн, хэн ямар шүүмж өрнүүлсэн, ямар хилцүүлэг өрнүүлсэн, тэр хилцүүлгийн үр дүнд ямар шийдвэр гарч ирсэн гэдэг маань шийдвэрлсэн гэдэг байна. Юу бичигдэнэ гэсэн. Тэгэхээр нэгдүгээр асуудал дээр хилцэн, сонсон, шийдвэрлсэн, хоёрдугаар асуудал дээр мөн адилхан хилцэн, сонсон, шийдвэрлсэн гэдэг хэсгүүд заавал бичигдэх ёстой. Тэр энэ хуралдааны тэмдэглэлүүдийг харж байхад маш шаардлага хангахгүйгээр за дээрэс нь найруулга зөв муутай тухайн одоо тэр хуралдаан дээр хэлсэн хүний үгийг амнаас гарсан үг болгоноор бичиж. Гэтэл хуралдааны тэмдэглэл хөтлөж байгаа ажилтан маань албан бичгийн найруулга зүгээр албаны үг хэлэхээр бичих ёстой. Тухайн хүний хэлсэн үгийг утга санааг нь алдагдуулахгүйгээр албан ёсны үг хэлэхээр бичнэ. Гэтэл одоо болбол гэж бичдэг. Тийм сул үг юусоо хэрэглэхгүй. Хуралдааны тэмдэглэл хөтлөж байгаа ажилтнууд дээр их анхааруулах хэрэгтэй. Мэргэжил арга зүйн зөвлөгөө өгдөг бичгийн ажилтнууд маань энэ дээр хуралдааны тэмдэглэл хөтлөж байгаа ажилтан энийг бас мөн анхааруулах хэрэгтэй. За хуралдааны тэмдэглэл маань баталгаажсан байх ёстой. Ажлын 1-3 өдөр багтаж гарч ирээд тэгээ хуралдааны тэмдэглэлийг баталгаажуулсан гэдэг нь маань хуралдаанд дагуулсан дарагт танилцуулаад дарга гарын үсэг зураад даргын гарын үсгийг тамга буюу тэмдгээр баталгаажуулсан. За тэмдэглэл хөтлсөн нарийн бичгийн дарга мөн гарын үсгийг зурн тэгжиж энэ тэмдэглэл маань хуралдааны тэмдэглэл маань баталгаажсан гэж үзнэ. За шаардлагатай гэж үзэх юм бол хуралдааны тэмдэглэлийг хуудас нэрвэгчлэнээр баталгаажуулж болно. За албан бичгийн тухай түрүү хэлсэн баг. Тэгээ албан бичиг гэдэг бол танай байгууллагын нэрийн утас. Танахаас ирсэн албан бичгийг хараад анхны сэтгэл төрнө. Тийм учраас албан бичгийн найруулга зөв бичих дүрмийн алдаа, стандартын шаардлага хангасан уугүй, хууль зүйн хүрээнд бичигдсэн үг гэдэг эдгээр шаардлагуудыг бол албан бичгээс заавал шаардна гэсэн. За албан бичиг дээр тухайлх юм бол тухайн албан бичиг дээр бичигдэж байгаа тэр бүрдлүүд дотор бол бичигдэж байгаа тэр тухайн байгууллагын утасны дугаар байна. Яг жишээлх юм энэ дээр зөвхөн танай аймаг одоо яг 5 хүн дунд яригдж байгаа учраас би яг энэ дээр танайхаас ирсэн албан бичгийг би ярмаар санагдчихэв. Танайхаас сурвалж зохион байгуулах гэсэн албан бичиг ирсэн. За тэгээд албан бичиг сурвалжтай зохион байгуулъя гэд албан бичгийн дээр хэвлэмэл хуудсан дээр дугаарлуу залгасан. Нэг ч удаа утас аваа. 70-59-24-94 гэсэн дугаар. Ерөөсөө утас аваа. Би албан бичиг авангуудаа залгасан, тэрний дараа залгасан, өнөө өглөө залгасан. Ерөөсөө утас аваа. Хэвлэмэл хуудсан дээр бити ийм ажиллагаагүй утасны дугаар тавиа. Ажиллагаатай утасны дугаар тавиа. Ерөөсөө утас авахгүй энэ утасны дугаар бити хэвлэмэл хуудсан дээр тавиа. Хэвлэмэл хуудсан дээр утас авдаг, хариу өгдөг, мэдээлэл өгдөг ийм утасны дугаар тавиа. Ажиллагаагүй утасны дугаар хэвлэмэл хуудсан дээр тавьж ирнэ яа гэх юугаа тийм биз дээ. За дээрэс нь холбогдох ажилтны дугаар ерөөсөө байх. Сурвалж зохион байгуулах гэчихэд холбогдох ажилтны дугаар ерөөсөө байх. Энэ баримт бичиг зохион бүрдүүлэлтийн асуудал дээр бас нэг бичгийн ажилтан маань хяналтаа тавих ёстой. Мэргэжил арга зөвлөгөө өгч явах ёстой. Хэрвээ холбогдох ажилтны дугаар тавьчихсан бол би заавал тэр хэвлэмэл хуудсан дээр дугаарлуу залгахгүйгээр энэ ажилтнтай холбогдох юм байна гэд өдрөө тохироод тийм ээ хэдэн цагаас яаж хийх вэ гэдэг хэлбэрээ тохироод ингээд үйл ажиллагаа маань аюул хурдан явагдчихна тийм ээ. Гэтэл энэ хоёр одоо энэ баримт бичиг зохион бүрдүүлсэн энэ албан бичгийн төсөл бичсэн ажилтан маань одоо энэ дээр бас мөн анхаарах хэрэгтэй. Яг энэ талаар бичгийн ажилтнууд маань бас мөн мэргэжил арга зүй зөвлөгөө өгөх ёстой шүү дээ.
Албан бичиг дээр бол нэг юм хэлье гэж би бүр бодсон юм. За албан бичиг захирамжлын баримтчиг маань 1-2 хуудсандаас багтана. Түүнээс бол хавсралтаар орж иж байгаа баримтчгууд маань яг энэ албан бичгийн бичвэр дотор эсвэл нь тушаал захирамжлах хэсэг дотор орохгүй. Захирамжлах хэсэг дээр бол хавсралт баримтчигээ батлаад өгчин тийм ээ. За тийм баримтчийг хавсралтаар батал суугаа. Эсвэл 2-3 хавсралтай байх юм бол за өдөртөмжийг 1-р хавсралтаар хөтөлбөрийг 2-р хавсралтаар батал суугаад гээд нэг залтандаа оруулаад өгчин юм тийм ээ. Тэгэх юм бол хавсралт маань баталгаажаад өгчин гэсэн. За албан бичгээр муу адилхан. Хэрвээ хавсралтай албан бичиг байх юм бол бичвэрийн доотол 1-р хавсралт тийм баримтчиг хэдэн утастай, 2-р хавсралт тийм баримтчиг хэдэн утастай гэдгийг тодорхой бичиж өгчин. Тэгээд хавсралтаараа баримтчгуудыг оруулах өгчин гэсэн. Тийм тохиолдолд бол захирамжлын баримтчиг албан бичиг маань 1-2 хуудсандаа багтана гэсэн. Түүнээс бол тийм олон утастай. Одоо жишээлх юм бол тушаал 59 хуудастай, 72 хуудастай тушаалууд бол 2019 онд байсан. Тэгэхээр тийм байж болохгүй байх нь тийм ээ. Хавсралтаар орж ирэх баримтчгуудыг дандаа захирамжлах сөрөг оруулаад ингээд баримтчиг зохион бүрдүүлэлт дээр бол алдаа гаргаад байгаа асуудал байна. За энэ дээр бол за түрүүний ярьсан танилцсан гэдэг бол хямсан гэдэг албан тушаалтны дараа танилцсан гэсэн албан тушаалтан байх хэрэгтэй. Танилцсан гэсэн албан тушаалтан байх хэрэгтэй. За энэ танилцсан албан тушаалтан хэн байх вэ? Зөвшөөрсөн албан тушаалтан хэн байх вэ гэдгийг байгууллага өөрөө тогтоочихно гэсэн тийм ээ. Тэгэхээр төсөл их норм дээр бол яг энэ байдлаар гар үсэг хяналтын гар үсгнүүд зурагдаад тэгээд төсөл маань мөн 1 жил хадгалагдана тийм ээ. 1 жил хадгалагдана. Гэхдээ тухайн энэ төслийг хэдэн жил хадгалах вэ гэдгийг комиссийнхаа хурлаар шийдвэрээр тогтоож болно. Зарим байгууллага бол албан бичгийн төсөл, тушаалын төслийг 1 жил биш 10 жил хадгалъя, 20 жил хадгалъя гэд комиссийнхаа шийдвэрээр тогтоогоод тэгээд цаашаа хадгалаад явдаг. Яагаад гэвэл энэ дээр нөгөө дараа нь маргаантай асуудал үүсдэг учраас төсөл хардаг тийм ээ. Төсөл хардаг. Төсөлдөр яг юу гэж байсан бэ? Ажилтан юу гэж бичсэн? Нэгжийн удирдлага юу гэж зассан? Танилцсан зөвшөөрсөн ажилтнууд маань ямар саналтай байсан гэдгийг бол төслөөс хардаг байгаа тийм ээ. Тэгэхээр төсөл харах тэгэхээр 1 жил олоод устгацсан шүү дээ. Гэж суужааж болохгүй байх нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр хэрвээ шаардлагатай гэж үзэх юм бол төслийг төслийн хадгалах хугацааг уртасгаж болно гэсэн. За дүрм журам заавар боловсруулах талаар оруулж ирсэн байгаа. За энэ дээр бол бас мөн дүрм журам заавар боловсруулахдаа гарчнаас эхлэн тийм ээ. Ямар дүрм журам заавар гэдэг гарчнаас эхлэн гэсэн. Ерөнхийдөө одоо за энэ тэргүү заавал товч бөө тодорхой байх ёстой. Дүрм журам заавар маань яг ямар нэртэй ингээд ийм шаардлага яагаад тавигдаад байгаа юм бэ гэдгийг та нар бас мөн ойлгох хэрэгтэй. Бүх баримтчгууд маань мэдээллийн санд орж байгаа. Мэдээллийн санд орохдоо тухайн баримтчгийн гарчиг нь тэргүүгээр бичигддэг. Тэргүүг хараад тухайн баримтчгийн гарчиг бичдэг. Тийм учраас тэргүү бол маш товч бөө тодорхой байх хэрэгтэй. Тодорхой тэргүү байх хэрэгтэй. Тухайн баримтчгийн агуулга илэрхийлэгдэж авах хэрэгтэй гэсэн ийм шаардлага тавигдаж байгаа. За баримтчин шийдвэрлэх хугацаан дээр бас жижигхэн өөрчлөлт авсан байгаа. За өмнө бид нар бол ажлын 10 хоногт баримтчиг шийдвэрлэх гэсэн бол одоо ажлын 7 хоногт баримтчиг шийдвэрлэхээр хуулинд зааж өгсөн байна. За бусад шийдвэрлэх хугацаа бол хэвээрээ явж байгаа. Жишээлх юм бол яаралтай шийдвэрлэх албан бичиг бол ажлын 1-3 хоногт. За шийдвэрлэх хугацааг баримтчиг заасан бол дурдсан хугацаанд нь удирдлага цохолтонд хугацаа заасан бол тэр хугацаанд нь хууль тогтоомж заасан хугацаагаар шийдвэрлэхээр бол тэр хуулийн хугацаанд гээд бусад шийдвэрлэх хугацаа бол хэвээрээ явж байгаа. За энэ дээр нэг баримтчгийн шийдвэрлэх хугацааг сунгаах тал дээр бол бас мөн орж ирсэн байгаа. Жишээлх юм бол тухайн баримтчиг шийдвэрлэхэд хугацаа шаардлагатаар буюу нэмэлт судалгаа хийх бусад байгууллага нэгжтэй хамтарч ажиллах гэдэг ингээд хугацаа шаардлагатаар бол шийдвэрлэх хугацаа шаардлагатаар бол хугацааг сунгаж болно. Баримт шийдвэрлэх ердийн 7 хоногийг бол сунгаж болно гэсэн үг тийм ээ. Тэгэхээр цохол дэсэн ажилтны зөвшөөрлөөр 30 хүртэл хоногоор сунгана гэсэн үг. 30 хүртэл хоногоор сунгаж болно гэсэн үг. Тэгэхээр энийг болохоор 11:30
За баримт шийдвэрлэх хугацаан дээр за 30 хүртэл хоногор бол сунгаж болно. Дээрэс нь бас нэг асуудал байдаг. Албан бичигт хугацаа заагаад ирсэн гэж. Хугацаа заахтаа тухайн одоо хамтарч ажиллаж байгаа байгууллагатайгаа ярилцаад хугацаа зааж байвал нэг өөр тийм ээ. Гэтэл ярилцаагүй шууд хугацаа тулгаад ирсэн албан бичгүүд байдаг тийм ээ. Тэгэхээр энэ албан бичиг маань одоо шуудангаар илгээгцээр байгаад эсвэл нь одоо жишээлх юм бол захимаар бас төрүүлээд явуулж болж байгаа тийм ээ. Араас нь албан бичгээ шуудангаар явуулж болж байгаа. Тэгэхээр хугацаа тулаад ирсэн байх юм бол хэрвээ тэр өдрөө юм уу эсвэл шийдвэрлэх хугацаанд дуусгаас ажлын 1 хоногийн өмнө юм уу эсвэл хугацаа дуусны дараа ирсэн байх юм бол тухайн баримт шийдвэрлэх хугацааг ердийн хугацаагаар буюу ажлын 7 хоногор тооцож ингэж аавна гэсэн үг. Тэгэхээр энэ талаар бол бас мөн журамд бол зохицуулт хийж өгсөн байна. За тэгээ хөтөлбөрийн нэрийн засаг босруулах арга зүйн талаар бол бас тодорхой бүр наривчиж агуулж өгсөн байгаа. Энэ хөтөлбөрийн нэрийн засаг босруулахад юу анхаарах вэ? Ямар баримт бичгүүдийг үндэслэх вэ? Ямар баримт бичгүүдийг бичгүүдээр тусгасан энэ асуудлыг тусгах вэ? За гэдэг талаар. Жишээлх юм бол тухайн байгууллага маань хуулиар хүлээсэн чиг үүргийнхаа дагуу энэ чиг үүргээр хүлээсэн энэ үйл ажиллагаан дээр ямар баримт бичгүүд үүсдэг вэ? Дээрэс нь тухайн жилийн төлөвлөгөөнд ямар үйл ажиллагаа тусгагдсан, тэр үйл ажиллагаан дээр ямар баримт бичгүүд үүсчихнэ гэдгийг бас мөн оруулж өгсөн тийм ээ. Хөтөлбөрийн нэрийн засалтаа тухайн байгууллагын 2022 онд явагдсан тэр үйл ажиллагаа дээр үүссэн бүх баримт бичгүүд бүгдээрээ орно гэсэн. Бүгдээрээ ороод тэгээд байгууллага хэрэгтэй орж хадгалагдана гэсэн үг. За тэгээд энэ хөтөлбөрийн нэрийн засалтыг яаж босруулах талаар бас наривчж авч ирсэн байгаа. За энэ хүснэгтэр бол хөтөлбөрийн нэрийн засалт маань босруулагдана. Тэгтэл яг журам дээр ч юм уу стандарт дээр бол бид нар жишээгээр оруулахдаа яг ингэж хийн шүү гэдгийг л жишээгээр оруулж өгсөн байгаа. Гэтэл бол яг энэ жишээнээс өөрөөр ингэж хүмүүс хийгээд идэв. Яг энийг дуурайгаад энэтэй адилхан хийчихсэн байхад л болно гэсэн. Тэгэхээр энэ тэмдэглэл хэсгийг өөрөөр хийх юм. Эсвэл нь одоо тэр хөтөлбөрийн нэрийн засалтын нэрийг хүртэл өөрчлөх юм. Ямар ч шаардлага байхгүй шүү дээ энэ дэр. Яг л энийг хараад дуурайгаад хийчихнэ гэсэн. За нууц баримт бичиг үүсэж байгаа бол энэ өөр хуулиар зохицуулагдсан төрийн болон албаны нөөцийн тухай хууль түүнийг дагаж гарсан эдгээр журмуудаар зохицуулагдаж байна гэсэн. За тамга тэмдэг хэвлэл хуудас хийх хэрэгсэх асуудал дээр бол түрүүний хэлсэн журам энэ журам байгаа тийм ээ. Тамга тэмдэг баталгааны тэмдэг хэвлэл хуудас хийлгэх хэрэглэх журам гэдэг энэ журмыг мөрдөж ажиллана гэсэн. За бичгийн ажилтан дээр хуулбар үнэн босруулсан юмсан байгууллага баримт чиглэлийн ахсныхаа тэмдэг гэдэг эдгээр тэмдэг хадгалагддаг. Гэхдээ хуулбар үнэн гэдэг дээр бас асуудал үүсдэг. Ямар асуудал гардаг вэ гэхээр бичгийн ажилтан хуулбар үнэнээ дарчаад өөрөө баталгааж болох. Тэгж болохгүй байх юм шүү дээ. Бичгийн ажилтан баталгаажуулахгүй, архивын ажилтан баталгаажуулахгүй. Холбогдох нэгжийн удирдлага баталгаажуулна. Холбогдох нэгжийн удирдлага баталгаажуулж гарын үсэг зураад албан тушаалаа бичиж гарын үсгээ зурчин дээрэс нь байгууллагын тэмдгээр баталгаажуулна. Архивын баримтаас хэрвээ хуулбар үнэн авч байгаа бол архивын ажилтан баталгаажуулахгүй зөвхөн одоо хуулбарлаад хуулбар үнэн гэсэн датцаа дараад өгчин архивын ажилтныг харьяалах тамгын газрын дарга буюу захиргааны удирдлагын газрын дарга гарын үсэг зураад тэрийг баталгаажуулж байгууллагын тэмдэг дарах юм шүү дээ. Тэгэхээр хуулбар үннийг бол бичгийн ажилтан биш, архивын ажилтан биш дандаа холбогдох нэгжийн удирдлага баталгаажуулж явна гэдэг бас магадгүй. За босруулсан юмсан тэмдэг гэдэг дээр бас мөн хэлэх зүйлүүд бас байдаг. Ямар зүйл байдаг вэ? Босруулсан юмсан гэдэг дээр босруулсан ажилтан гэдэг зүгээр гарын үсэг зурж байна. Гарын үсгийн тайлт заавал хамтдаа явна гэсэн. Хэрвээ гарын үсэг зурж байгаа тайлт хамтдаа. Босруулсан ажилтан дээр штэр хянсан ажилтан дээр. Хянсан гэдэг дээр дандаа нэгжийн удирдлага гарын үсэг зураад гарын үсэг тайлтайгаа хамт явна гэсэн. За байгууллагад баримт чиглэлийн авсныхаа тэмдэглэл гэдэг дээр бас мөн хэлэх асуудал байна. Ямар асуудал ах вэ гэхээр албан бичиг хавсралтай албан бичиг ирлээ гэхэд зөвхөн албан бичгийн хэлбэл хуудасны агталд арчаад хавсралтай хайчаад хавсралтын хойно мөн байгууллагад хүлээн авсан гэсэн энэ тэмдэг бол дарагдаж бас бичиглэл хийгдэнэ гэсэн үг тийм ээ. Тэгэхээр бичгийн ажилтнууд нь энэ дээр анхаарах хэрэгтэй байдаг. За хэлбэл хуудсан дээр түрүү хэлсэн байгаа тийм ээ. Тухайн байгууллага дээр ашиглагдаж байгаа хэлбэл хуудсыг зөвхөн бичгийн ажилтан хадгалаад зарцуулалтын талаар бүртгэл мэдээлэлээ гаргаад удирдлагатай танилцуулаад явна. Түүнээс биш нярав хариуцахгүй. Нярав дээр хэлбэл хуудас юусаа хадгалагдахгүй. Бичгийн ажилтан хадгалаад явна. Тэгээд
нөгөө индекс буюу дугаарлалтаа хийгээд явчихна. Гэхдээ дугаарлалтаа хамаа замраагүй бүгдийг хийгээд явахгүй байх нь шүү дээ. Оны эцэст төхөөд ирлээ. Тэгэнгүүт бас баримжаатайгаад за одоо он дуусахад хэр зэрэг хэвлэлийн тооц хэрэглэгдэх вэ гэдэг энэ дугаарлалтыг бол бас хийж авна. Түүнээс бол ирсэн болгоноор нь дугаарлалтаа хийчихэд он дуусчдаг дараагийн онлоо ордог. Нөгөө хэвлэлийн тооц дугаарлцсан хэвлэлийн тооц маань хүчингүй болдог. Ийм замраагүй асуудал байж болохгүй. Энэ дээр бас мөн хяналттай ажиллана гэсэн. За хэвлэлийн тооцны индекс гэдэг дээр бас мөн бичгийн ажилтнууд маань бас асуугаад байдаг юм байна. Тэгэхээр индексийг байгууллага өөрөө тогтооно. Эдгээр асуудлуудыг харгалзаад жишээлбэл эхний хоёр хэвлэлийн тооцны индекс маань 9-10 оронтой байна. Эхний хоёр орон нь болохоор хүсчлэлийн код. Хүсчлэлийн код байна тийм ээ. За дараагийн хоёр орон нь болохоор салбарын ангиллын код байна. Хүсчлэлийн код гэдэг маань тухайн байгууллага ямар хүсчлээд байгаа вэ гэдэг zip код байна тийм ээ. Жишээлбэл архивын ерхий газар маань 17121 гэсэн хүсчлэлийн кодтай. Тэгээд жишээн дээр эхний хоёр орон нь 17 гэж байгаа тийм ээ. За дараагийн хоёр орон нь болохоор салбарын ангиллын код. Салбарын ангиллын код гэдэг маань тухайн байгууллага хэрвээ босоо удирдлагатай байгаад тэр удирдах дэд байгууллагаас тухайн байгууллагыг ангиллаж өгсөн байх юм бол тэр ангиллын кодоос бичигдэж болно тийм ээ. За дараагийн хоёр орон болохоор хэвлэлийн тооцны нэр төрлийн дугаар. Тухайн байгууллагад ашиглагдж байгаа хэвлэлийн тооцнуудыг дараалал бичгсаагаад 0 1 2 3 4 5 6 гээд дугаарлаад бас мөн хэвлэлийн тооцны нэр төрлийн дугаар гээд удирдлагаараа мөн бацуулаад бацуулчих гэсэн. За тэгээд нэр төрлийн дугаар байгаа тийм ээ. Үлдсэн дөрвөн орон болохоор яг хэвлэлийн тооцны өөрийнх нь дугаар гэсэн. Оны эхнээс 0001 гэдээ явах нь шүү дээ. За энэ жишээн дээр харуулснаар бол эхний жишээ бол салбарын ангилалтай болвол 17520100. Дараагийн жишээ бол салбарын хэрвээ ангилахгүй бол zip код нь бүтнээрээ бичигдэж болно. Тэгээд 01 гэдэг маань хэвлэлийн тооцны нэр төрлийн дугаар. Тэгээд 0001 гэдэг маань хэвлэлийн тооцны дугаар гэсэн. За 3 дахь жишээ бол оны сүүлийн хоёр орныг оруулж гисэн байна. Тэгэхээр их байгууллагууд маань энэ оны сүүлийн хоёр орныг оруулсан бас айгүй тохиромжтой байна гэж үздэг тийм ээ. Тэгэхээр за 2022 онд энэ жил байх юм бол 1722 01 0001 гэж авах нь шүү дээ. Жишээлх юм бол тийм ээ. За ийм маягаар хэвлэлийн тооцны индексийг бол оруулж гисэн байгаа. За хэвлэлийн тооцны хадгалалт зарцуулалт хийсэн байгаа тийм ээ. Хийлгэхийг бол захиргааны асуудал хариуцсан нэгж хариуцаад хийлгэх чинь хадгалалтыг бол бичгийн ажилтан хадгалаад зарцуулаад явна. Тэгээд бүртгэл нэг тайлангаа гаргаад удирдлагатай танилцуулаад явна гэсэн. За энэ дээр түрүүний хэлсэн тийм ээ. Хэвлэлийн тооцыг хүчингүй болгосон бол буруутай ажилтнаар нөхөн төлөвлөлт хариуцлага тооцох асуудлыг захиргааны асуудал хариуцсан нэгж албан эрхтлийн журмаар зохицуулна гэдэг. За албан эрхтлийн үйл ажиллагаанд хориглох төлөв бас мөн байгаа. Энэ дээр бичиг хэлтэй холбоотой асуудлууд бас мөн орж ирсэн. Бичиг хэлт бүртгэгдээгөө баримтчиг хүлээн авч шийдвэрлэхийг хориглоно. За дээрэс нь баримтчгийн батлагдсан эрх хүвийг өөрчлөх сурсах устгахыг хориглоно. Албан тушаалны гарын үсгийн дарцаар баталгаажуулахыг хориглосон гэдэг. Энийг бүр дардас гэдгийг бол бүр хориглоод өгсөн байж байгаа. За хүчингүй болсон гэмтэлтэй хамах тэмдэг баталгааны тэмдэг хэрэглэхийг бас мөн хориглоно. Албан эрхтлийн үйл ажиллагаанд хэвлэж хөвлөгч машинаар хийсэн хэвлэлийн тооц хэрэглэх. Принтерсэн хэвлэлийн тооц хэрэглэхийг хориглоно. Принтерсэн. Дандаа хэвлэлийн тооц бол хэвлэлийн газраар хэвлүүлж хэрэглэнэ гэсэн үг тийм ээ. Тэгэхээр зарим газрууд бас принтерлэж хэрэглээд байдаг шүү. Энэ маань 2019 онд бас байсан л асуудал гэсэн. За тэгээд байгууллагын ажилтан албан эрхтлийн явцад үүсч хөтлөгдсөн мэдээллийн сан базаа устгахыг хориглоно. Энэ нөгөө нэг ажлаас чөлөөлөгдөж байгаа, өөрчлөгдөж байгаа ажилтнууд дээр аюул үзэгддэг асуудал. Яригддаг асуудал. Мэдээллийн сан баз дандаа компьютер дээр үүссэн юмудаа бүгдийг нь устгачаад яваад байна. Тийм асуудал юусоо байна. Дээрээс нь цаасаар үүссэн баримтчиг эсвэл гэрлүүг аваа явчихдаг, эсвэл устгачдаг. Энэ өөр дээр үүссэн албан одоо захимаарч тэр цааснаарч тэр үүссэн бол дандаа
ажил хүлээлцэх комисс үе бичгийн ажилтнанд хүлээлгэж өгнө үү? Автор хүлээлгэж өгнө. Үүнийг бол юусоо босдохгүй. Дараагийн ажилтнанд энэ маань шилжих хэрэгтэй байхгүй. Тийм ч гэсэн энэ дээр бас мөн бичгийн ажилтан бас хяналттай. Тэр ажил хүлээлцэх комисс бол заавал орж ажиллах хэрэгтэй гэдэг. За иймгүй байлаа. За тэгээд журмын хавсралтаар бол дандаа энэ албан ёсны үйл ажиллагаанд хэрэглэгдэх маяг хүснэгтүүд бол бүгдээр орж ирсэн байгаа. Legal info-гоос таад маань хэрвээ үзэх юм бол жишээлх юм бол энэ дээр байгууллага баримтчиг хүлээн авсан тэмдэг гэдэг дээр энэ дээр алдаатай орсон гэсэн. Энэ хуудасны тоо гэдэг нь байхгүйгээр ингээд орсон гэсэн. Энэ маань бас эндээс уусан зүгээр явсан мөртлөө legal info руу орохдоо ингээд алдаатай орсон гэсэн шүү. Тэгэхээр таад маань манай сайтаас бас одоо дүрм журм заавар бүгдээрээ бол манай архив эрхээ газар гэсэн сайт дээр бол дүрм журм заавар бүгдээрээ байж. Тэндээс харж болно. За тэгээд асуух асуулт байвал асууж болно.